асуудлуудыг бас хөндлөө. Ер нь энэ одоо ил тод байдлын асуудлуудыг бүхий л төвшөнд ярьж байгаа. Зөвхөн худалдаа авах ажиллагаа биш. Түрүүн өөрийн төвөө дарга бас хэллээ. Ер нь одоо компани одоо тайлан мэдээлэл нууц тамрагдуулснаас бусад бүх мэдээллүүд ер нь ил тод байх ёстой. Энэ зөвхөн олон нийтээсээ гадна одоо хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч, за эргээд энэ одоо ер нь бол төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн бүхий л байгууллагууд энэ хүртээмжтэй ил тод байх ёстой гэдэг энэ зарчмын агуулгууд энд бол бүрэн тусаж байгаа. За яг зүгээр нууцын асуудлыг бол мэдээж энэ компани хуулиар зохицуулахгүй. Бас одоо цогтгэрэл нарын гишүүдийн болоо засгийн газрын одоо өргөн барьсан нууцын тухай хууль энэ хуулиудын араас бас хилцэгдэж байна. Энэ дээр цаашдаа энэ аж ахуй үйл ажиллагаануудыг нууцлдаг юмнуудыг нууцлдаггүй байх энэ асуудлыг улам тодруулж өгөх байх. Ер нь бол цаашдаа буруу гэж одоо санал нэг байна. За хоёрдугаарт худалдаа авах ажиллагааны асуудлыг би бас эх 7 хоног шинжсэн хариулгыг өргөн барих гэж байна. Энэ чиглэлдээ бас энэ төрийн эмч компаниудын худалдаа авах ажиллагааныг ил тод болгох, тайлан мэдээллийг шилэн дансанд гүйцэд оруулдаг байх энэ чиглэл дээр энэ хуультай уялдаа явуулна. За мэдээж энэ компани засаглал бүх үйл ажиллагааг ил тод болгохныг асуудал нь компаниг таны хэлж байгаа нэг хувьчлах гэхээс илүүгээр олон нийтийн болгох. Тодорхой төвшөнд мэрэгжлийн одоо оролцогчдын хяналтыг бий болгох, за ард иргэдийн хяналтыг бий болгох. Яагаад энэ төрийн эмч компани бас ашигтай ажиллаж байгаа компаниудыг ашигтай ажиллаж болох компаниудыг бас ард иргэд хувьцааг нь эзэмшиж болохгүй байгаа вэ гэдэг зүйлийг бидэд бас ярих хэрэгтэй. Тийм учраас энэ хувьчлал гэдэг зүйлийг 90-ад оны дундуур бас явсан алдааг давтахгүйгээр илүү их иргэдлүүгээ өрөөгөж нь хүртдэг. Тэр бас төрийн болон орон нутгийн эмчтийн компани тухай хуулиар бид нар бас тодруулж өгч байгаа. Уг асуудлууд цаашдаа энэ хуулийн 44-р зүйл дээр бидэд одоо тусгаад явна, нэлээд тодруулж өгнө. Эцсийн хилцүүлэг дээр ч гэсэн энэ асуудлыг нэлээд ажлын хэсгээс сайтар ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол аль болохоор одоо компани ашигт ажиллагаа өргөжтэй байх энэ чиглэлд нь одоо олон нийтийн хяналт, за тэгээд ил тод байдлыг хангах чиглэлд оруулж ирнэ. За хоёрдугаарт энэ орон нутгийн одоо яг компани буюу нийтийн үйлчлэгээний компани гэдэг энэ ангиллууд бол орж ирж байгаа гэдгийг танд хэлмээр байна. Энэ компаниуд ч гэсэн мөн улс төрөөс ангид байх энэ одоо зүйлүүд нь тавигдаад ирнэ. Ийм учраас одоо бас нийслэлгэлтгүй энэ орон нутаг аймагуд дээр байгаа энэ одоо улс төрөөс хамаарал бүхий томилгоо, тузад нь улс төрчид орж удирдах байгаа энэ бүх зүйлүүд бол одоо энэ хуулиуд гараад үе шаттайгаар зэгцрээд явна гэдэг зүйлийг танд хэлмээр байна. За сүүлийн асуултанд нь ажлын хэсгээс хариулж байгаа. Хин хариулглаа. За мөсийн хууль зүйн сургуулийн багшид дарга микрофонод. За ажлын хэсэг 4 дугаартай энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. За сайн зэрэг гишүүний асуултанд хариултаа давхцуулахгүйгээр хуулийн төслийн хэлээр товч аль залтан дээр байгаа гэдгийг хэлье. За нууцын тухай асуудлаар гэрээг нууцладаг гэсэн асуудал байгаа. Одоогийн хуулийн төслөөр 49 дугаар зүйл дээр за шилэн дансны тухай хууль бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зааснаас гадна энэ хуулиар төрийн болон орон нутгийн эмчит компаниуд нийт 15 төрлийн мэдээллийг ил тод байлгахаар хуулийн төсөл тусгасан байгаа. За энд нөгөө бараа ажил үйлчлэгээ худалдаа авалт болон нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээллүүд бол бүгд ил тод буюу цахим хаягаараа олон нийтэд ил байна гэсэн энэ заалтыг бол хуулийн төсөлд оруулсан байгаа. За хоёр дахь асуулт нь болохоор нийтийн үйлчлэгээний ангилалд оруулсан уу гэдэг асуулт байгаа. Хуулийн төслөөр компаниг арилжааны болон нийтийн үйлчлэгээний гэдэг хоёр янзаар компани дөрвөндөө заах замаар ангилна гэдэг байдлаар оруулсан. За нийтийн үйлчлэгээний гэдэг тайлбарыг бол хуулийн төсөлд оруулаад за ямар төрлийн компаниуд нийтийн үйлчлэгээнийх байж болох вэ гэдэг дээр шалгуур үзүүлэлтүүдийг бол хуулийн төсөлд тусгасан байгаа. За нийтийн үйлчлэгээний компани ямар ялгаатай вэ? За гүйцэж хариулъя. Нийтийн үйлчлэгээний компани нь бол ажлын гүйцэтгэлээр бол цэвэр ноогдол шиг хуваарлах буюу ашигын төлөх гэдгээс илүүтэйгээр нийтийн үйлчлэгээний үүргийг гүйцэтгэдэг байдлаар бол шалгуур үзүүлэлтүүд энэ бол хуулийн төслөөр наривчлан тусдан зохицуулсан байгаа. За 3 дахь нь болохоор төрийн эмчит компанитай давмгай байдал үүсэхгүй байх гэдэг дээр бол хуулийн төслийн 5 дугаар зүйл дээр төрийн эмчит компани үйл ажиллагаанд баримтлах зарчим гэдэг дээр за ямар нэгэн байдлаар төрийн эмчит компани гэдгээрээ хувийн хвшилтэд өрсөлдөхгүй буюу ил тод давмгай байдал идэлхгүй гэдгийг бол зааж өгөөд зах зээл шударга өрсөлдөх гэдгийг болохоор тусдан тайлбар байдлаар татвар болон ямар нэгэн татаасын болон за худалдаа авах ажиллагаа зэрэг дээр бол давмгай байдал идэлхгүй гэдгийг бол маш нарийн тодорхойлоод 5 дугаар зүйл дээр заасан байгаа. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цэндийн Сандаг Өчрийн урилгаар Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 1995 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За та бүхэндээ улсын их хурлын гишүүдийнхээ өмнөөс эрүүл энх ад жаргал амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг
үгсийг өрөөё. За Цэндэнбаатар гүгшүүн тодруулъя. 3 жил дараалан ашиггүй ажилласан бол ховчлох тал руугаа явж байгаа. Тэгэхээр энд ямар хардлага яваад байна вэ гэхээр нийтийн баялаг буюу олон жил Монголын ард түмний хоримтлуулсан, бий болгосон энэ нийтийн баялагийг зориуд одоо ашиггүй ажилуулад хэн нэгэн этгээд ховчлаад авчих уу гэдэг энэ болгоомжл байна. Тийм учраас энэ хуулийн дээр тодорхой заамаар байгаа. Аль болохоор энэ нийт иргэддээ баялагын хувь энэ компани хувьцаа эзэмшүүлэх, олон нийтэд эзэмшүүлэх энэ тал руугаа явуулъя гэсэн энэ саналтаа бол би санал нэг байгаа гэдгээ хэлье. За хоёрдугаарт нь жил болгон хувийн хвшил өрсөлдөх ёстой. Одоо бол хувийн хвшил бол төрийн өмчит компанитай өрсөлдөж ялагдж байна л да. Тэгэхээр хувийн хвшлийн хийх боломжтой зүйл гэдгийг ямар байгууллага жил болгон гаргах юм бэ? Энэ шалгуурыг. За хэн хариулах вэ? Өрөөндөө гүгшүүн. За төрийн өмчит компаниудыг үр ашигтай байлгах тухай асуудал дээр зарчмын хувь тантай санал нэг. 3 жил дараалан ашиггүй ажилуулахаар хувьчилдаг гэдэг энэ ашиггүй ажиллахаар хувьд очдог гэдэг ойлголтыг бол байж болохгүй. Одоо менежментийн хувьд гүйцэтгэх удирдлага болон төлөөлөл удирдах зөвлөлтөй нь хариуцлагын тогтолцоог нь тодорхой болгож өгөх гэж байна. Орон тооны байх асуудлыг нэрч байгаа. Үүрэг даалгаврын гэрээ хийдэг, тэр даалгаврын гэрээг дүгндэг хэрвээ үр ашигтай ажилуулах үүргээ хэрэгжүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагатай нь хариуцлага тооцдог, ажлаас нь чөлөөлдөг, сонгон шалгаруулалтын зарладаг. Энэ сонгон шалгаруулалт нь нээлттэйгээр зарлагдаж, менежментийн баг нь үр ашигтай ажилуулсныхаа төлөө тодорхой урамшуул авч ажилладаг. Энэ механизм руу оруулах гол бодлогын концепцууд энэ хуулиар хийж байгаа гэдгийг танд хэлхийн зүйтэй байна. За хоёр дахь асуултан дээр ажлын хэсгээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Цэнгэл дарга хариулъя. 4 номероос. За Цэнгэл дарга 4 номерын энэ дээр. За гişүүд асуултанд хариулъя. Тэгэхээр бид нар бодлого буюу үндсэн чиглэлийг явхарлаар одоо оруулж батлуулахаар энэ хуулинд бол нэлээд тодорхой туссан байж байгаа. За тэгэхээр энэ одоо бодлого буюу үндсэн чиглэл дотор бол ерөөсө компани тус бүрээрээ бид нар оруулах юм. Ямар одоо компаниудыг нийтийн үйлчлэгээний чиглэлийнхаар явуулахыг, ямар компаниудыг стратеги гэдэг чиглэлээр нь авч үзэх юм. За ямар компаниудыг одоо яг зүйсний монопол гэж авч үзэх юм бэ гэдгийг бол ерөөсө компаниар нь бүр тус нь бүр маш нарийн одоо шалгуур үзүүлэлтэд гаргаж ирж хагаад их хурлд одоо өргөн барьж хагаад их хурлаараа энийг батлуулж явнаа. За энэ нь одоо зүгээр хуучин болоод нэг салбарын сайд орж ирээд компани байгуулдаг байсан явдлага одоо талсан зогсоож байгаа энэ хуулиар. Тэгэхээр энэ бол одоо маш их өндөр шалгууртай бол явна гэж бол ойлгож байна. Төрөний таны асуултанд бол 49 дээр бол одоо 3 жил дараалан санхүүгийн зорилт үрдэнд хүрээгөө бол өөрчлөлт байгуулах татан бол Баатар гүгшүүн ямар үйл ажиллагааг хувийн компаниар эрхлүүлж болох вэ гэдгийг яаж тодорхойлох гэсэн тийм үү? Энэ дээр хариулах гэж энэ бол маш чухал шүү дээ. Маш чухал. За сайн зөв гүгшүүн. Ямар үйл ажиллагааг хувийн компани эрхлэнэ гэж тодорхойлох юм? За энэ дээр бол төрийн өмчит компанийг бол одоо юу гэдэг нэг өдөр зүүдэлц ирээд байгуулах энэ боломжийг л одоо хязгаарлаж өгч байгаа. Энэгээр бид эдийн зах зээл рүү шууд одоо мэдээлэл хийхгүйгээр хувийн хвшлийг хийж байгаа бизнесээр давхцуул бизнес рүү орох энэ нөхцөл байдлуудыг хязгаарлана. Компани байгуулах асуудал дээр зах зээл болонгод ажиллах хүч, за эргээд энэ бараа үйлчлэгийг худалдаа авах байдал, дээрэс нь энэ одоо бараа материал үйлдвэрлэхэд орох тэр тий бараа материалын татаа авалч гэдэг бүх зүйлүүдийн судалгааг хийгээд энэ дээр төр орох уугүй юу гэдэг энэ одоо эцсийн дүгнэлтийг мэрэгжлийн этгээдүүдээр гаргаад эцсийн байдлаараа засгийн газар эсвэл тодорхой түвшинд иргэдийн урал нь одоо шийдээд явах юм байгаа. За түрүүн бас Цэнгэл дарга хэлж байна. Энэ бүх төрийн өмчит компаниудын одоо нэг бүрчлэн бодлогын асуудлуудыг улсын их хурлын хяналтаас бол гадуур тавихгүй. Энэ одоо бодлогоо жил бүр улсын их хурлдаа намрын чуулганд тайлагнаад тодорхой авах арга хэмжээнүүдийг төлөвлөөд явж иж энэ зах зээлийг Баатар гүгшүүн. Та араа ерөнхий хариулаад байна л да. Энэ салбарын энэ үйл ажиллагааг хувийн хвшил хийх боломжтой гэдэг